Бид надад хүрэх мэдээлэл байна гэхээр томоохон хуулиархан компаниудын хувьцааны өөрчлөлт байгаа. За эдгээр компаниудын хувьцааны өөрчлөлт өнгөрсөн 7 хоногт ямар хөө өрнөв өсөлттэй байсан болоод борлолтой байсан хувьцааны талаарх мэдээлэл бүгдээрээ хүлээн авч үздэг. За үүнийг MSCC хөрөнгө оруулалтын банкны брокер Үржин Бадан бидэнтэй бидэнд мэдээлсэн байгаа. Энэ талаарх мэдээлэл та бүхэн хүлээн авна. За тэгэхээр манай MSCC компаниас гаргадаг уйлуурхай индекс өнгөрсөн 7 хоногийн байдлаар 0.22% унсан байна. Өнөөдрийн байдлаар 9.7 нэгж байна. Энэхүү өсөлт онцлог нөлөөлсөн компаниудын график та бүхэндээ танилцуулъя. Үүнд Mongolia Resource Corporation санаадын Voyager Resource Intricot хэмээх компаниудын хувьцаа уналттай байсан бол MNC Profit Resource, Trade Resource, Kincora Copper, Mountain Resource хэмээх компаниудын хувьцаа өсөлттэй байсан байна. Энэ нь яг голчлоо харж үзье гэвэл Mountain Resource-ийн хувьцаа 25% өсөлттэйгээ та бүхэн анзаарч байгаа. Энэхүү компанийн хувьцаа 10 сарын 1-ний буюу нэгд өдрийн байдлаар 0.8 австрал центсэн бол өнөөдрийн байдлаар 1 цент болж 25% өссөн байгаа. Үүнд яг ямар шалтгаан өрсөн байгааг та бүхэндээ тайлбарлая. Тэгэхээр одоо яг дэлгэцээр гарч байгаа Mountain Resource-ийн граф байна. Энэхүү компани болохоор Австралийн өрнгийн бирждэр MOU гэсэн симплэр бүртгэлтэй яг өнөөдрийн байдлаар 1 цагийн байдлаар ханшин 0.1 австрал доллар байгаа. 50 долларын хамгийн бодлого 0.1 хүрч байсан байна. Тэгэхээр ерөнхийдөө энэхүү компани болохоор 10 сарын 5-нд хүсэлт гаргасан байсан. Тэгээд энэхүү хүсэлт нь 10 сарын 8-нд буюу өнөөдөр нийт хүмүүст олон нийтэд татагдсан байсан. Энэхүү мэдээлэл ямар мэдээлэл байсан бэ гэхээр Mountain Resource нь өөрсдийнхөө нүүрс тэмээх төслийнхөө нөөцийг ашиг малтуурлын газар бүртгүүлэхээр болсон байна. Энэхүү бүртгэлийн үйл ажиллагаа нь болохоор ерөнхийдөө энэхүү нүүрс тэмээх төслийнхөө хайгуулын лицензийг олборлтын лиценз болгох үйл явдлын хамгийн эхний шат гэж хэлж болно. Энэхүү үйл ажиллагааг бол ойлгож 3 сарын турш үргэлжлэн 3 сарын дараа гэхээр аль бисаар ерөнхийдөө олборлтын лиценз авах боломжтой болж байна гэсэн үг юм а. Энэхүү мэдээлэлс боловч тус компани хувьцаа өнөөдөр гэхэд 11.1% буюу өнгөрсөн 7 хоногт харьцуулахад 25%-аар өсөлттэй байсан. За ингээд та бүхэндээ маркетинг төлөвлөрөөр бид бүхэн гадаад секрет компаниудын MSCC хөрөнгө оруулалтын корпорацтай хамтран бэлтгэж байгаа.